Хүн бүртэл ам нь хуурай байна гэж байхгүй, байнга л чилчж байдаг найз байдаг. Хэрвээ чамд байхгүй бол тэр нь ч өөрөө байх магадaltaй. Тэгвэл энэ удаа ярих киноны гол дүр болох Ром Пирс бол яг тийм дүр юм. Мэдээж бид иймэрхүү дүрүүдийг бидний мэдэх маш олон кинонуудаас харсан билээ. Мөсөлгөө үеийн Сид, Анги улирлын Элиот, Шрек илжиг, But you only look like this at night. Shrek's ugly 24/7. Мадагаскарын Марти. Мөн мэдээж тэр бүгдийн ноёны өргөл гэж хэлж болохоор Rush Hour-ын мөрдөгч Картер. Эдгээр дөрүүд нь киног хизээж уйдамгүй хөгжилтэй болгож өгдөгөөрөө онцлог. Өмнө ярьсан галзуу урд 3 киноны хаан үнэхээр кул гар байсан бол бид харин энэ удаа түүний эсрэг гэж хэлж болохоор эхлээд ярьцгаад дараа нь боддог. Гэхдээ л үнэхээр уйдахгүй дүрийг харах болно. Ингээд кинонд орцгоё. Кино эхлэхээс өмнө subscribe-ад дарахаа битгий мартаарай. За мэдээж галзуу урд нэрнээс нь сонсогдлоо угаасаа уралдаанаар эхлэх нь тодорхой. Энэ зогсож байгаа арслан шиг үстэй залуу болох тез болно. Бусад гудамжны уралдаанчны хэсгээр эхэлнэ. Оройн нээлжид уралдааны цаг болоход 4 хүн байх ёстой байснаас нэг нь даанч ирж чаддаггүй юм. Тэгээд л тез 4 хүн биш бол 3 хүнээр уралдааныг эхлүүлэхгүй гэж навширна. Харин нөгөө хэд нь уралдахын төгс болсон 8-д нэг хүн гис солоотгоо. Хинч байсан хамаагүй гэснээр тез Брайныг дуудахаар болдог. Өнөөхөр мөнгөний уралдааны сураг сонсоод ороон орсон буур шиг л амтан гэрээсээ гарна. Галзуу урдыг мэдгүй хүмүүст гэж хэлэхэд Брайн бол эднийгээ нүдээ богоод хөлөөрөө жолоодсон ч гүйцхээр тийм л мундаг амтан билээ. Брайн гэрээсээ гараад 4 минутанд л уралдааны талбарт ирдэг. Угаасаа тэд түүнийг хинбэ гэдгийг ч мэддэг юм билээ. Тэгээд мэдээж flex хөөргөж байгаад л нийт бооцооны дүнгус хүлээд авчихлгүй яах вэ? Энэ өхнийг Devon Aoki гэдэг. Гэхдээ дуудахад төвхтэй болохоор нь жинхэнэ нэрээр нь буюу Suki-гээ дуудаад явъя. Угаасаа дахиад хийдгэд гарна. Ингээд уралдааныг эхэлнэ. Ярихаар тэнэг болохоор зүгээр үзцгээе. Уралдааныг илүү сонирхолтой болгохын тулд гүүрийг өргөчих нь Брайн ихт орж Суки хоёрт ороход өнгөрөөд байсан залуу гүүрийг ч давж чадалгүй айгаад үлдчихдэг. Брайныг мөнгө аваад зогсож байхад нь нэг энер ижигтгэ байж байхад цагдаа нар ирж тэд бүгд тал тийшээгээ зогццгаадаг. Цагдаа нар угаасаа Брайныг л барих гээд байгаа юм шиг түүнийг хөөж амжилттайж барьж чадна. Брайн оноод байгаа машин нь Nissan Skyline гээд домог болсон машин шүү за. Зарим нэгэнд нь сонирхолтой байх. Түүнийг барьсан шалтгаан нь Carter Warren гээд бүхэл бүтэн Америкийн нэгдсэн улсыг хамгийн том импорт-экспортыг атгсан гэх Мафи эвгүй боссыг мөрдөх даалгаврыг өгнө. Цагдаа нар нэг эмэгтэй мөрдөгчөө Warren-ы талд оруулаад бүр жил гаруй болцсон. Түүнийхэн мэдээлснээр бол Warren утахгүй шинэ жолоочтой болох гэж байгаа бөгөөд түүнийг жолоочоор нь ороод хард амхаа наймаалцах гэж байхад нь барих даалгаврыг өгнө. Брайн өмнө цагдаа байж байгаад одоо болохоор хавцас дүүрэн хэрэг бүхий годомчны уралдаанч болчихсон болохоор тэд хэрэгээр нь далайлгаж түүнийг энэ ажлыг гүйцэтгүүлэхийг шаардж байгаа юм. Мэдээж амжилттай гүйцэтгвэл түүнийг цагаатах нь. Тэгээд Брайн энэ зогсож байгаа Даан гэх залуутай хамтрах юм шиг байгаа. Гэхдээ л Брайн годомжинд оролцсаар байгаад машины донтоо болчихсон болохоор машин мэддэг хүнийг нэг хараад таньдаг. Даанаас миний Skyline-д ямар мотор тохирох вэ? Gala 2 уу? Gala 24 гэдээ асуухад нь өнөөх нь 50% боломжийг ашиглаад 24 гэдэг хариулт өгсөн ч нөгөөтг нь дааж моторч биш ууж байгаа ундааных нь нэр болж таарна. Тэгэл Брайн за болцгоё да залуусаа. Энд чинь тэгээд надад өгч байгаа боломж чи юм уу? Би л боллоо л гэдэг. Тэд өөр хүн санал болгоё гэсэн ч Брайн үгүй дээ. Би өөрөө л хамтрагчаа сонгоно. Үгүй бол хийж чадахгүй гэснээр тэрээр хуучин хорооллын анд болох Роман Пирсийг өөрийн хамтрагчаа болгохоор болно. Хорыг хороор дардгаа гэдэг үг байдаг да. Роман мэдээж өөрийн гэсэн хардаанстай. Аавын газар 3 жил суусан. Одоо харин гэрээсээ 300 м ч холдож чадахгүйгээр хоригдсон нэг юм. Дааш нөгөөдгөн Брайныг харсан даруйдаал шууд л муухаарж идэг. Брайн түүнийг Ром гээд дуудаадгсан. Нөгөөдгөн шууд л барьж аваад нүдэл эхэлнэ. Өмнө тэр хоёр хамтдаа нэг болохгүй юм хийж байгаад түүнээс нь болоод Ром нь 3 жил суусан юм шиг байгаа. Гэхдээ түүнч муу адил Брайнтай адилхан санал тавьснаар ингээд л алтан хамтрагчид болж байгаа юм. Энэ нэмэгтэй бол Картерыг мөрдөж байгаа өнөөх тагнуулж бүсгүй болох Моника юм. Харин энэ сайхан амьтад бол тэдний энэ удаагийн даалгаврыг гүйцэтгэх үнэн чөлгөөд билээ. Моника тэднийг дагуулна. Өөр бусад 5 мэрэгжлийн жолооч бүхий Картерын эдлэн газар тавч ирнэ. Гэхдээ энэ нь сонгон шалгаруулалт байх ба Картерын Ferrari доторх маш чухал тогтоог хамгийн түрүүнд авч ирсэн баг нь цаашид Картертай хамтран ажиллах юм.
Гэхдээ манай хоёр гүлэг төрүүлж байгаа юм шиг л тэднийг ардаа орхин илгээмжийг авах гэхэд нь хаанаас ч юм цагдаа ирж Ромын үгийн зөрүүг л цагдаа руу галлаад илгээмжийг авна ирсгэдэг. Гэтэл айхтар чухал гэдсэн дугтууд дотор нь зүгээр л нэг навчин нэмэх байдаг бөгөөд гол нь тэдний чадварыг харах гэж байсан байдаг. Тэдний эхний даалгавар бол Норт Бич гэх газраас Кейс рүү нэг зүйл зөөлгөх, гол нь замдаа ерөөсөө зогсож болохгүй ба тэдний замыг цагдаа нараас чөлөөлж гисэн. Хэрвээ тэд энэ ажлыг амжилттай дуусгаж чадвас $100,000 болох юм. Картер тэднийг оройн болох үдшилтэхтэй ураад салахад Ром нь өөрөө эзнээс удах чаажж байгаа байхгүй юу? Тэд Картерын гэрээс гарсан дайруудаа тээжийн газар дээр ирнэ, машинаа шалгуулж, ажлаа дуустал энд байрлахаар болно. Мэдээ цагдаа нарын өгсөн машин болохоор байршил тогтоогчоос эхлүүлээд дуу чагнах гээд бараг л амьд мэдээлэгч олгонд хоногдчихсан байдаг. Брайан мэдээж өмнө цагдаа байсан гэсэндээ тэр нэг юм мэдчихсэн байхаас гадна Картер тэр хоёрыг тагнуулахаар өөрсдийн хүмүүсээ хүртэл явуулчихсан гэдгийг ч мэдчихсэн байдаг. Ингээд л сурснараа Ром нь очоод тэр хоёрыг жаахан шоглочихно. Тэд Блинкс дээр ирж яах гэж өөрсдийг мөрдөж байгааг асуухад өмнө нь Ромын бодоод байсан цагдаа нэрчгсэн түүнийг зотох гэдэг ярина. Яах гэж тэднийг дагсныг нь асуухад тэднийг зогтож байна гэж сэжиглээд очсон тэр байж л дээ. Тэгэд мэдээж юу болж мэдснийг нь асууж шалгаана. Өмнөх анги дээр нь Домыг өөрийн биеэр зугтаалгаснаас нь болоод Брайаныг цагдаагаас салж одоо ч гэсэн түүнийг хоёр талд ажиллаж байгаа хэмээн сэжиглэж байгаа юм. Цаг үргэлжил мөрдүүлэхээс залхсан тэр хоёр машинаа солих хэрэгтэй болж өмнө Картерын шалгаруулалтын дээр уралдаж байсан хоёртой мөрөдөө уралдахаар болно. Дөрмөнд машингийн 2-2-аараа нэг баг болоод бөөхөө уралдаан хийн. Хожигдснаа мэдээж машинаа өгнө. American muscle. Ромын Брайаныг үзэн ядаад байсан шалтгаан нь анх Брайан цагдаа болоод 2 сар болж байхдаа Ромын гэр доторх хулгайн дагууг илрүүлээд тэгээ тиймэрхүү юм болсон байдаг. Брайан Моника хоёр Картерын нүдэн дээр сэтгнэж байгаад харанд нь нүрцчихвэн. Ромыг тэрний хоёр хүнийг болгож тавьсныг нь асуухад тэрээр цагдаа нарыг үзэн яддгаа хэлэхэд тэр нь ч Картерт таалагддаг. Тэднийг нэг газар дагуулсан ирэхэд түүнийг олон жил мөрдөж байгаа гэх нэг бүдүүн мөрдөгчийг өөрийнхөө охтын нэгээр өрхтөөлн авч ирээд санал болгосон ажлыг минь гүйцэлдүүлэх яасан бэ хэмээн асуухад өнөөх нь чадахгүй гэсэнд ширээн дээр хүлээд гидсэн дээр нь харах тавьж хувин халаахаа хэлдэг. Хувин халаахад харах түүний гидсийг цоолон гарнаа гэсэн үг. Түүний барааг зөөж байхад нь өөрийн хариуцдаг хэсгээ 15 минут буулгах тушаал өгдөг. Яагаад Ром Брайан хоёроор барааг зөвлгөх 15 минут арга буюу бүдүүн цагтаа түүнийг хэлснээр хийхээр болно. Хэрвээ түүнийг хуурах юм бол эхнэр хүүхдийг муу адил хороохоо хэлээд түүнийг тавьж явуулдаг. Удахгүй ажлаа гүйцэтгэхээ тэр хоёрт хэлээд гарч явахдаа Моникаг дахин өөр хэрхэнд хүртгэл юм бол үгүй хийн шүү хэмээн яваад өгнө. Ром Моникад итгэхгүй л байгаад идэг. Муу адил Брайаныг Моникад хит их татагтаад байгааг ч анхааруулна. Өглөө болоход Моника Брайаныг гэрт унтаж байхад нэрээд Картер тэднийг ажлаа дуусгах мөгцөн өөрийн хоёр хамгаалагчаараа тэднийг алуулах гэж байгааг хэлдэг. Нөгөө хоёр нь ч Моникаг хайгаад тэднийд ирсэн байдаг. 4-9 Ром тэр хоёрыг дахиад л яасан Картер та хоёрыг ийм царай л гэж бас мөнгө төлдөггүй гэдэл үдэж гарна. Брайаныг гарч ирэхэд нь Моникаг хайн гэрт нь орчихно. Моникаш нойлын дэврээр гараад явчихалгүй яах вэ? Шалгаж дуусаад гараад ирэхэд нь Ром үдэж байгаад барилсан авч өөд өдөөсөө буут тулгацгаахад Картер ирж тэднийг зогсоож маргааш өглөө түүний хоёр хамгаалагч нь тэдийг дагаж явах болно хэмээгээд яваад өгнө. Картер гэртээ буцан ирээд Моникаг хаачсныг асуухад нь найзуудтайгаа өглөөний цай уусан энэ төр гэж байгаад аргалаад өнгөрөөнө. Брайан Ром хоёр болсон бүх зүйлсийг тайлгнахад Балкинс хитрхи эсэлтийн эмчинд цуслах санал гаргахад өнөөх уурта баачгаа чинь би энэ хэрэг дээр ажиллаж байгаа болохоор бүх шийдвэрийг би гаргана. Та хоёр Картерыг мөнгө аваад зутгад нь хүргэх ёстой. Харин би тэр үед түүнийг барих болно. Үгүй бол ялаа эдэлцгээгээд атмандад идэг. Хэрвээ тэдний ажлыг хийвэл Картер тэднийг ална. Хийхгүй гэвэл тэд чорон сууцгаана. Ингээд тэд тээжтэй холбогдож нэг ажил зохицуулаад өгөөч хэмээн холбогдоод машинуудаа бэлтгэцгээв. Брайан Ромд хандаж би цагтаа байсан байгаагүй чи баригдах л байсан. Хэрвээ тэр үед миний хийж чадах зүйл байсан бол би хийх л байсан. Чи үнийг сайн ойлгож аваарай хэмээн хэлэхэд Ромч энэ чиний буруу биш андаа гэснээр тэд эцэст нь ойлголцож буцаад андууд болж чадна. Картерыг гэрээсээ гарсан даруйд цагдаа нар түүний гэр, цэцэрлэг, агаараас гээд бүх талаас нь ажиглаж байдаг. Мөнгө авахар гисэн газрын хананд нь бөөм мөнгө нуучсан байлгүй яах вэ? Орон нутгийн бүдүүн цагдаа яахаа мэдгүй эргэлзэж байснаа өөрсдийн цагдаа нараа явуулчихна. Ром нэг машиныг өгөөш болгоод цагдаа нартаа мөргөлдүүлнэ. Тэднийг зугатааж байхад хажууд нь суусан гар зүгээр явахгүй тэнэгтэй л байдیں۔ Дахиад л уралдаан. Холбооныхын тэдэн рүү машины системийг нь ажиллагаагүй болгодог сумаар галлахад Брайаны машиныг онож хурд нь хасагдаж яг баригдахад өгөхөд халдсан залуу жолоогоо хатгуулад өөрөө нөгөөдхийг нь гараараа авч цагдаагийн машин руу чулуудчихна.
Энэ хооронд холбооныхын Картерийн нэрх замыг огтуул нь хотод байж үдэг. Брайан Ром хоёр зогсоор Тижийг агуулгах руу яваад орчихно. Цагдаа нар тэднийг бүсэлж эхлэе. Одоо зугтах газаргүйгээ дөнгөрөөд байж байхад нь дотроос нь үе түмэн машинууд гараад ирлгүй яах вэ? Эхлээд Raptor төрлийн машинуудаар замыг чөлөөлж, араас нь уралдааны машинуудаар өнгөлөн далдлалт хийж, тэднэр гүлэг төрүүлцгээе. Угаасаа хичнээн их цагдаа байгаад алийг нь гэж барьж чадалгүй бүгдийг нь алдчихна. Гэхдээ Брайан Ром хоёрыг агаараас ажиглаж байгаа болохоор олоод харчгалгүй яах вэ? Араас нь хөөгөөд урдах замыг нь хаана бариад авахд дотроос нь Тиж Сүки хоёр гараад ирдэг. Тийм, сая орсон агуулгаас өмнө уралдаж өөрийн болгосон машина солиод унчихсан байлгүй яах вэ? Брайан Ром хоёрыг алдсан гэдгийг сонссон ууртай Баачка сэргнээд байж чадалгүй Картер руу дайрахаар болно. Өөрсдийг нь энэ ажлыг дуусгаад алах гэж байгааг мэдчихсэн болохоор Ром Брайан хоёр мэдээж өөр зүйлс хийсэн байлгүй яах вэ? Суудлаас салгаад машинаасаа гаргаад чулуудчихна. Холбооныхын Картерийн машин руу дайран бүслэж авахд тэнд нь угаасаа Картер байдаггүй. Брайан халзан залууг яг нисгэх гэж байхад нь өнөөхөн машинаа өөр газар зогсоо гэж хэлснээр төлөвлөгөө өөрчлөгдсөн болохыг тэд мэдэх болно. Угаасаа ийм том мапын босс давхар өөр юм сэтгсэн байлгүй яах вэ? Өөрийн онгоц руу халдсан гэдгийг мэдсэн байхаас гадна тэр газрыг ганцхан хүнд хэлсэн нь Моника байсан ба Картер Моникаг тусгай ажилтан байсан гэдгийг мэдчихсэн байдаг. Брайаныг авч яваад хөнөөгөө талзан залуу тушаасан ч өнөөхөн уламжлалт ёсоор зүгээр буутчихалгүй. Олон юм ярьж байхад нь Ром хойноос нэрж мөргөөд Брайаныг аварч чаддаг. Картер Моникаг аваад онгоцсондоо суун зугтахад хойноос нь Америк булчингаа унаад чихээд орчихно. Картер тэр хоёрыг буудах гэж нөхөж ирэхэд нь мөрөнд нь буудаж шархлуулна. Моника бууг нь авснаар чанга залууг амжилттай барьж чаддаг. Картерийн нийт 6 нууд мөнгөний 3 нь алга болчихсон. 3 нь байхгүй юу гэсэн ч Ром нөгөө 3-ыг нь гаргаж ирээд өгчихнэ. Don't drop the soap, big homie. I hope you know that when he gets out, he's gonna kill your ass. He ain't getting out. I'll see you soon. You think he gonna get out? He'll be out. No, for real. You think he getting out though? Брайан Моника хоёр хайрын арц шидэлсээс салцгаах болно. Брайан Романыг хамт гараж нээх үү гэхэд нь юун гараж? Тим их мөнгө хаан байгаа юм бэ гэсэнд халаас чинь үргэлж түнтгэр байх юм а гэснээр 2002 оны галзуу урд гээд амралтын өдрөөрөө үзэхэд лав хизээж уйдахааргүй кино маань өндөрлөдөг.